өглөө үнэхээр их хүчтэй сэрээд тэгээд за гарчгүй да гүнгээ гоё хотод танилцуулсан влог хиймээ гэсэн чинь гаргасаар их залхуу урчлээ. Тэгэхээр би одоо амт дээр гарч өглөөний цай уучаад тэгтээ ороод өөр гоё self love-ын талаар хэлээд ярилцъя да. Matcha or croissant. Sandwich or Dirty chai latte аваад тэгээд BLT sandwich авсан. Басаа маань хоосорч. Өглөөнийхөө цаг уугаад тэгээ эргээд гэртээ хүрээд ирлээ. Би анх бичлэгээ хийж эхэлснээсээ хойш л ингээд за би нэг self love буюу өөрийгөө хайрлах талаар дээрэс нь яаж journaling хийдэг талаараа ярих гэж бодоодсэн бохгүй юу. Яагаад гэвэл аюул чухал сэдв гэж боддог. Хүн болгон бас өөр өөр үзэл бодолтой байдаг бах. Тийм болохоор би өөрийнхөө үзэл бодлыг хуваалцъя гэж бодсон. Миний хувьд болохоор self love-ыг ярьж эхлэхийн тулд яг зоосны нөгөө тал болох би өөрөө хүмүүсийг яаж хайрлтыг, би өөрөө хүмүүсээс ямархуу байдлаар хайр авахыг хүсдэг гэдэг зүйл аюул чухал гэж би итгэдэг. Би аав ээжигээ яаж хайрлтыг, би хайртай хүнээ яаж хайрлтыг, би найзуудыгаа яаж хайрлтыг, би огт танихгүй хүмүүст ямархуу байдлаар хайр мэдрүүлэхийг хичээдэг. Эргүүлээд би тэдгээр хүмүүсээс ямар байдлаар ямар үйлдэл харах юм бол, ямар үг сонсох юм бол би гэд хайр мэдэрдэг вэ гэдгийг аюул их боддог. Тэгээ яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр за би жишээн дээр тайлбарлаж үзүүлээ. Миний хувьд болохоор хүн надаа, миний эргэн тойрны хүн надаа амлсандаа хүрч ивэл би надаа энэ хүн хайртай байна гэж би боддог. Надтай тэр хүн ийм deepest darkest буюу гүнийхээ гүнд байгаа нэг тийм ил гаргадаггүй, хүн болгонд ил гаргадаггүй тэр хүнээ ингээд хуваалцахаар би бас энэ хүн надад хайртай, надад итгэж гин гэж мэдэрдэг. Намайг хэцүү үед маань хажууд маань байгаад намайг дэмжиж байгаа, урамшуулж байгаа хүмүүсээс би хайр мэдэрдэг. Намайг амжилттай байгаа үед яг ингээд чин сэтгэлээсээ баярлж байгаа юм худлаа хүмүүс байдаг шүү дээ, худлаа баярлж байгаа. Тийм биш, яг чин сэтгэлээсээ баярлж байгааг харахаар би бас хайр мэдэрдэг. Гинтийн бэлгүүд ингээд намайг бодож чин сэтгэлээсээ өгж байгаа бэлгүүд бас намайг айгүй аз жаргалтай болгодог. Тэгээд өөр болохоор заримдаа ингээд найзууд ч юм уу хайртай хүн гэрийнхэн яг ингээд жаахан нэг тиймэрхүү байхад өөртөө мэдрэл чи зөвөр үү яаж хийж ингээд чекап хийдэг шүү дээ. Тэгээд хүн тэгч чекап хийгээд намайг мэдрээд төрүүлээд юм уу хийхэд би бас аягүй хайр мэдэрдэг байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдээс би хайр мэдэрдэг. Миний хайрын хилэмж энэ гэсэн үг. Эргүүлээд би ч гэсэн өөрөө яг энийгээ хайртай хүмүүстэй өгөхийг хичээдэг. Тийм болохоор өөрийгөө хайрлах хайр буюу self love дээр ч гэсэн би яг өөртөө яг энэ хайрын хилэмжээрээ хайр мэдрүүлэхийг хичээдэг. Би өөрийгөө зэмлэхээсээ илүүтэйгээр айл болох жижиг амжилтуудаа урамшуулахыг хичээдэг. Өөртөө энэ аягүй чухал. Өөртөө амлсан зүйлээ хийж өгч байгааг маш их хичээдэг. Яагаад вэ гэхээр яг амлсан юмаа хийхгүй байх тусмаа миний доторх сүнс надад ингээ гомдоод байдаг. За чи худлаа штэ ингэдэггүй штэ гэх хүн өөртөө дургу болж эхэлт юм шиг санагддаг. Өөртөө юм гинт гоё өөрийгөө баярлуулж бэлэг авч өгөх дуртай, намайг ажиргалтай болгодог зүйлсийг хийх дуртай. Өөрийгөө доторх сүнсээ маш сайн ойлгож сонсохыг хичээдэг. Тэгээ ингээд би гаднаа зүгээр байгаа юм шиг хэрнээ миний доторх сүнс ингээд заримдаа ийм жоохон гонсгор байлаа гэж бодоход би яг ингээд тайман сууж агаад за юу болохгүй байна юука ярилцахуудаа гэд яг ингээд тэрийг сонсох, доторх хүнээ сонсхийг аягүй хичээдэг. Дээрэс нь яг тэрнтэйгээ адилхан ингээд дотор яг тэр миний дотор байгаа сүнсийн надаа өөртмөж мэдэгдмээргүй байгаа. Жишээ нь ингээд заримдаа traumatic experience үзэхэр хүн ингээд травматахаар тэрийгээ бас өөрөөсөө нуучдаг шүү дээ. Тэгээ эсвэл ингээд тэрийгээ айл болох нэгцаадаг ч юм уу гүндээ сэтгэлийнхаа дотор. Тэгээ тэрийг ингээд ойлгоод хүлээн зөвшөөрөхийг аягүй хичээдэг. Иймэрхүү байдлуудаар би өөртөө хайр үзүүлдэг. Тэгээ зарим хүмүүст миний доторх сүнс гэж ярихаар сонир сонсогдчихэж магадгүй. Би зарим хүмүүс болохоор ингээд миний зүрх сэтгэл гэж ярьдаг.
миний дотоод хүүхэд гэж ярьдаг, эсвэл одоо миний тарих гэж ярьдаг ч юм уу. Ямар ч тач ингээд миний тэр хэлж байгаа зүйл маань миний дотор ингээд хүн болгоны дотор нэг юм хоёр хүн байдаг ч гэдэг ч юм уу. Янз бүрээр хэлдэг шүү дээ, тий. Тэгтээ хүн бүр ингээд дотор нь дахиад нэг юм өөр дуу хоолой байгаад байгааг мэдэрдэг байх гэж би боддог. Яг нэг юм чиний би яг ингээд тайлбарлаж мэдэхгүй байна. Гэхдээ нэг юм дуу хоолой байдаг шүү дээ, тий. Тэгээ бид нэр заримдаа тэр дуу хоолойг зүгээр ингээд чимээгүй хайчдаг, эсвэл игнорлоод юм сонсохгүй чи юуч биш гэд хайчиж байгаа ч юм уу. Тэгж болохгүй. Хамгийн гол нь self love гэдэг чинь тэр дотроо байгаа дуу хоолойгоо хайрлаад тэр дотроо байгаа дуу хоолойтойгоо яг нэг нэгнээ ингээд өөрөө өөрийгөө хайрлаж ойлгож сонсхийг self love гинэ гэж би боддог байхгүй юу. Тэгээ одоо жишээ нь ингээд хосуудын харилцаан дээр жишээ авах юм бол бид нэр хажуудаа байгаа хүний аж аргалтай байлгахын тулд хайр мэдрээсээ гэсэндээ ямар нэгэн юм үйлдэлүүд хийдэг шүү дээ, тий. Дуртай юмыг нь хийдэг, эсвэл яг ингээд сонсдог. Тэр хүн юу авахыг хүсэж юм тэрийг нь ингээд өгдөг. Авна гэдэг нь материалын талаас биш, тий, сэтгэл мэдрэмжийн талаас. Тэгэхээр яг тэрнтэй адилхан дотроо байгаа тэр сүнсээ, дотроо байгаа жоохон хүүхдээ, дотроо байгаа тэр дуу хоолойгоо бас яг сонсоод юу хүсэж байгааг нь өгөх нь одоо ингээд миний энэ бие махбодын дээрээс нь одоо энэ тархины маань үүрэг гэж би хүлээж авдаг. Тэгээ заримдаа айгу завгүй байгаа үед сонсохгүй гэл байн гуцсан оролдоол эсвэл ингээд зав гарвуугүй юу янз бүрийн юмнууд сонсоол тэгэх тусам нөгөө доторх дуу хоолойгоо сонсох цаг хугацаа бага гардаг. Тийм болохоор бясалгал яг ганцаараа өөрөө өөртөө байх гэдэг зүйлс айгу чухал. Хүн одоо яг дотоод сүнстэйгээ энэ alignment буюу яг нэг төвшин дээр ойлголцож чадсан, ойлголцсон нэг хэлбэлцэл дээр явж байгаа үед хүссэн хүсээгүй дотроосоо glow up хийгээд тэр нь гадна тал дээр бас гараад ирдэг гэж боддог. Заримдаа ингээд одоо жишээ нь угаасаа л өөртөө хайргүй хүн эсвэл байнга өөрийгөө хайрладаг хүн гэж бол би байхгүй гэж боддог. Яагаад гэвэл бид нар найзуудтайгаа мууддаг уу? Мууддаг. Бид нар аав ээжтэйгээ мууддаг уу? Мууддаг. Бид нар хайртай хүнтэйгээ мууддаг уу? Мууддаг. Тэр харилцаа ингээд нэг юм хэлбэлцэлтэй явдаг штэ. Тэрнтэй адилхан яг бид нар дотоод хүнтэйгээ зарим үед муудаж болно. Тэгээ сайнцсан үед байна. Аль болох муудалцаанаа багасгаад сайндалтай ихсгээд явах юм бол тэр хүн яг ингээд юм гоё энергитэй байж чадчихна гэж би боддог. Тэгээ заримдаа би дотоод хүнтэйгээ муудалцсан байгаа үед биш үү те ингээд өөрөө өөртөө дургу болцсон. Миний дотоод тэр дуу хоолой тэр сүнс маань миний бие махбодод дургу байгаад байдаг. Эсвэл миний ингээд бие махбод тарих маань тэр дотоод хүн дургу хоорондоо зөрчилдөөд байх үед миний энерги айгу буурдаг. Тэгээ эргүүлээд нөгөөх маань эргэн тойрны хүмүүст маань бас мэдрэгддэг. Тэгээ ингээ хүний энерги мэдрэгддэг гэж ярьдаг шүү дээ. Би ерөөсөө тэр л гэж боддог. Тэгээ ингээ гоё энерги цацруулж байгаа хүмүүс бол нэг юм өөрийнхөө тэр дотоод хүнтэй ойлголцсон тэр дотоод зориг мөн чанараа бүрэн мэдэрчихсэн тэрнийхээ төлөө ингээд юм хийдэг хүмүүсийг би айгу гоё энергитэй байдаг гэж боддог. Тэгээд огт өөртөө хайргүй хүн гэж байхгүй, байнга өөрийгөө хайрлж идэг хүн байхгүй гэдэг дээрээ нэмээд хэлэхэд одоо сүүлийн үед ингээд self love гэхээр арьсаа гоё арчлал, тэгээ заавал хөдөлгөөн хийгээл, эсвэл гоо сайхан массажинд ороод явахыг self love гэдэг ч юм шиг нэг тийм өнцгүүд бас харагдаад байдаг. Хүн болгонд тэгж гэдэг гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ яг self love гэдэг зүйл чинь чиний дотоод сүнс дуу хоолой юу хүсэж байгаагаас бүрэн хамаарч байгаа байхгүй. Зарим хүний хувьд сайхан арьстай байх, гоё арьстай байх ерөөс чухал биш ээж болно шүү дээ. Дотоод сүнснийхээ хувьд зарим хүний хувьд одоо дотоод сүнс нь би энэ нийгэмд ямар нэгэн гоё юм л хийж яхад болно. Би тэндээс л аз жаргал мэдрэн надад тэр ингээд энэ бие махбодын ямар харагдаж байгаа, бусад хүмүүсийн надтай яаж харьцаж байгаа огт хамаагүй гэсэн юм үнэт зүйлтэй хүн байж болно. Тэгэх юм бол тэр хүнийг одоо тэр зүйлээ хийгээд тэр сүнснийхаа зорилгыг хөөгөөж явсны төлөө энэ хүний арьс нь муухай, энэ өөртөө хайргүй байна гэж хэлж болохгүй байхгүй. Тэгэхээр хүн болгоны хувьд self love гэдэг чинь бүр юм тис ондоо харилцан адилгүй зүйл байгаа байхгүй юу? Хүний гаднаас нь хараад одоо энэ ямар сонио утга юмс энэ өөртөө хайргүй маашаа өөрийгөөсөө хайрлахгүй. Энэ хүн гоо сайхан массажаар орохгүй өөрийгөө хайрлаасаа. Өөрийгөө жоохон хайрлаасаа гэж болохгүй. Яагаад гэвэл тэр хүний дотоод сүнс юу хүсэж байгааг бид нар мэдэхгүй. Гэхдээ яг хаа тэр энергийн мэдрэмж бол байдаг. Тэр хүний харцнаас, тэр хүний ингээд бие авч явж байгаас, тэр хүний биеийн үгийн сонголтоос бид нар бол мэдэрч болно. Гэхдээ зүгээр ингээд хүнийг битээ шүгээрэй гэж би хэлэх гээд байгаа юм л да. Хүн болгоны хувьд амьдрал өөр, үнэт зүйл нь өөр,
юунаас аж аргал мэдэрдэг нь өөр, юунаас ингээд aesthetic таатай мэдрэмж авдаг нь бас өөр болохоор хэдүүлээ өөрийгөө хайрлаж байгаатай адилхан бусдыг бас хайрлаад тэгээ зүгээр л ингээд юм unsolicited мэдрэмжүүдийг, unsolicited advice-уудыг хүнд тулахгүй байвал зүгээр гэж хэлэх гээд байна. За жоохон сэдвээсээ дайлчлаа, буцаа сэдв рүүгээ оръё. За тэгээд хамгийн гол юм нь болохоор яг дотоод хүн маань миний дуу хоолой юу хүсэж байна, юу хиймээр байна гэдгийг сонсох гэсэн шүү дээ. Тэгээд self love буюу өөрийгөө хайрлах дээр хамгийн том юм буруу сөрөг нөлөө үзүүлдэг зүйл бол одоо бид нар ямар нэгэн юмыг сонсдог те ингээд дотроос за оюука ийм мэрэгжил эзэмшмээр байна. Би нэг ийм юм хиймээр байна. Би нэг ийм импакт хийчмээр байна гэд миний доторх хүн хилээд ахад би тэрийг сонсохгүй эсвэл за окей тгий да гэж бодчихгоотаа ингээд хоошлуулаад яваад ах тусам бид нэр одоо ингээд хүмүүсийг хэлсэн амандаа хүрдэггүй хүн гэдэгтэй адилхан өөрөө өөртөө хэлсэн амандаа хүрэхгүй байх хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг. Хамгийн наад захын жишээ нь гэхэд за би өглөө эрт сэрдэг хүн болно. Би жоохон илүү үр бүтээлтэй байна гэсэн хэрнээ хизээч эрт сэрдэггүй. Тэгээ өдөр болгон ингээд өөрөө өөртөө худлаа яриад яваад ах тусам хүн өөрөө өөртөө дургу болж эхэлдэг гэж би боддог. Хоёр дахь жишээ токсик харилцаан дээр аваад ярих юм бол яг ингээд дотоод дуу хоолой маа наад хүн чинь биш байна. Наа чинь биш шүү гэдгийг мэдсээр байгаа хэрнээ ямар нэгэн байдлаар тархиад агаад одоо би ягаад тарих ингээд зарим нь болох зарим хүмүүс болохоор тарих бол яг ухаантай зөв бодож байгаа юм rational сэтгэлгээ хийж байгаа зүрх худлаа гэж ярьдаг шүү дээ. Би бол эсрэгээр нь гэж боддог. Ягаад вэ гэхээр хүний тарих ингээ хідэн гормоноор зохицуулагдж байгаа зүйл байгаа шүү дээ. Тэгэн гот одоо нэг судалгаан дээр юм байсан. Би сая нөгөө нэг юм person in progress гэд ном уншсан баггүй. Тэрэн дээр ингэж бичсэн байсан. Токсик харилцаанаас дөнгөж хүн гарангуут тэр хүний тархинд юм судалгаа хийсэн юм байна л да. Тэгсэн чинь яг нэм кокаин хар тамхинд донцсон хүнийхтэй адилхан урвал явагдаж байна гэсэн тархин дотор нь. Тэгэхээр ингээд ямар нэгэн юм мансууруулах бодис ямар нэгэн зүйлээс ер нь хамааралтай болсон. Заавал мансууруулах бодис биш одоо тамхинаас ч юм уу хамааралтай болсон хүн тамхинаас гарахад ямар хэцүү байдагтай адилхан урвал тархинд явагдаж байна. Тийм болохоор хүн нөгөө юм хажуудаа байсан хүнээс салаад тэрэндээ move on хийхэд айгүй хэцүү байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тарих бас ингээд яг үнэн зүйл үү гэхээр миний хувьд бол үгүй гэж би боддог. Тэгээ ингээд дотоод хоолой маань наад хүн чинь биш шүү гэдээ хахад тэр тархиныхаа урвалд захирагдаад хамт байгаад байх тусам бас ингээд дотроо зөрчил үүсээд байдаг. Тэгээ энээсээ болоод хүн бас өөрөө өөртөө дургу болж эхэлдэг. Тэгээ хоёр дахь өөртөө хийдэг юм гормон болохоор өөрийгөө айгүй ихээр зэмлэх. Тэгээ өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөхгүй байх. Одоо бид нар аав ээжигээ, өвөө эмээгээ, найз нөхдөө, хажуудаа байгаа хүнээ сул талтай нь хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Яг хаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тэгэл за окей биш. За энэ хүн гэхдээ би энэ хүний энийг ингээд ойлгуулад ингээ хамтдаа өсөөд дэвшээд явандаа гэдэг нэг тийм мэдрэмж байдаг да. Яг тэр байдлаараа өөртөө хандах хэрэгтэй. Тэгэхгүй би ч гэсэн хаяа тэгдэг. Одоо жишээ нь шалгалтандаа бэлтэж авах үед би заримдаа гээд үнэхээр юмыг ойлгохгүй дахин алдаад авах үед ингээл яа чи ямар тэнэг юм бэ? Яагаад ингэж байгаа юм чи ингэж ясгүй чи амар миний урмыг хугалж ингээд би бүр ингээд яг өөрийгөө амар гомдохоор хэрвээ өөр хүн надад хэлсэн бол би амар гомдохоор өгнүүдийг би өөртөө хэлдэг байхгүй юу. Тэгээ энийг айгүй би буруу гэж боддог. Ойлгуулах ингээд хянахыг хичээдэг. Тэгээ зүгээр хүн чамд хэлвэл чи яаж гомдох уу гэж бодоод тэр үгсийг өөрийгөө гомдох үгсийг өөртөө ч гэсэн битгий хэл. Ерөөсөө л хүн чамааг яаж хайрлаасаа гэж хүсэж чинь яг тэр хайрыг л өөртөө өгөхийг self love гэж хэлнэ гэдэг байгаа юм. Дараагийн ярих гэсэн юм маань юу вэ? Одоо болохоор би яаж өөрийнхөө дотоод хүнийг сонсдог, ойлгодог гэдгээ ярих чинь. Тэгээ би хоёр аргаар энийг хийдэг. Тэгэхээр тэрнээсээ өмнө ингээд нэг хэлмээр байгаа юм нь ямар ч хүн жилийн 365 хоног 24 цагийн туршид өөрийгөө цацралтгүй хайрлна гэж угаасаа боломжгүй. Яг нөгөө түрүүнд хэлсэн шиг бид нар хайртай хүмүүстэйгэж муудалцдгийн адил дотоод хүнтэйгээ ч гэсэн муудалцна. Гэхдээ юу чухал вэ гэхээр ямар ч харилцаа хичээл зүтгэл шаарддаггийн адлаар бид нэр өөртөөгөө харилцах, өөрсдийгөө ойлгох төр ч гэсэн хичээл зүтгэл цаг хугацаа гаргах хэрэгтэй. Тэгээ энийг би хоёр аргаар хийдэг. Эхнийх нь болохоор бясалгал. Бясалгалыг болохоор эхлэхдээ болохоор Headspace гэдэг аппликейшнээр ингээд guided meditation буюу
хүн ингээл за ингээрээ энийгээ мэдрээрээ тэрийгээ мэдрээрээ гэж ярьдаг штэ. Тийм бясалгалаар эхлээд тэгээ уул нь бол яг явандаа өөрөө шууд хийж чаддаг болох хүсэлтэй байсан. Тэгээ би тэр үед ингэж боддог байсан байхгүй юу? Бясалгал гэдэг бол ерөөсөө ингээд юм бодохгүй өөрийгөө амраахын нэр гэж боддог байсан чинь миний тархийг ингээд гэл нэг өөрчилсөн ном байсан. Тэгээ тэр нь аюу энгийн ном. Тэр Headspace гэдэг аппликейшны Headspace Guide to Meditation билүү би энд ингээд зургийг нь оруулчихъя. Тим ном байсан. Би 18 өстөд байна уу олж уншсан. Тэгээ би тэндээс юуг ойлгосон бэ гэхээр бясалгал гэдэг чинь юм бодохгүй нэр биш. Харин илүү яг одоо цагтаа байгаад бодол орж ирвэл тэрийгэ за окей надад нэг ийм бодол байгаад байгаа юм байна шүү гэд хүлээн зөвшөөрч явуулаад эргүүлээд анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлээд анхаарлаа эргэн тойрныхоо дуу чимээ эргэн тойрныхоо одоо энэний материалыг мэдэрдэг ч юм уу. Ер нь ингээд яг одоо цаг руугаа бүх анхаарлаа хандуулахыг хэлэх юм бэлээ. Тэгээ тэрнээс хойш би нэг юм walking meditation буюу алхаж явж байхдаа бясалгал хийхийг нэлээд их туршсан. Зүгээр ингээд алхаж байхдаа жишээ нь одоо ингээд бид нар өдөр тутмынхаа амьдралд хит автаад айгу завгүй явсаар агаад өдөр болгон явдаг замаараа жишээ нь гэрээсээ ажилласаа гэр явах замдаа яг юу байгаад мэддэггүй. Тэгэхгүйгээр одоо өнөөдөр та хэд гараад явж байхдаа энэ бичлэгийг хэрвээ үзсэн бол ингээ анзаараарай за юм сонсохгүйгээр юм үзэхгүйгээр за яг юм сонссон ч яг уу. Гэхдээ бүр яг ингээд анхаарлаа эргэн тойрондоо хандуулаа жуулчин шиг энд ийм юм байт юм байна. Энэ байшингийн энэ болонд ийм юм байна. Энэ ингэж мэдрэгдчихээн. Агаар ийм үнэртэй байна. Энэ агаар ороод миний уушиг ингэж дүргээд иймэрхүү байдлаар гаргаж чинь. Энэ газар ингэж мэдрэгдчихээн. Гарц салхи ингэж мэдрэгдчихээн гэдгийг бүр яг ингээд бүх биеэрээ мэдрээд сэтгэлээрээ мэдрээд явах гад үзээрэй. Тэгээ тэр айгүй гоё амралт болдог. Яг тэрийг хийж авах үед бидний ингээд нөгөө нэг янз бүрийн бодлууд орж ирээл ороод гараал явдаг шүү дээ. Тэр чинь яг нөгөө нэг дотоод хүн чинь чамтай ярих гад хичээгээд байгаа гэх байхгүй юу? Тэгэхээр тэр үед өөрөө өөртөөгөө ярьж болно. Яг бодолтойгоо ингээд communicate хийгээд харилцан яриа үүсгэж явж болно. Эсвэл за нэг ийм бодол орж ирлээгээ тэмдэглэж авчаад дараа нь ер нь бол ингээд миний хамгийн зөв гэж боддог зүйл бол тухайн үедээ тэмдэглэж авчаад яагаад вэ гэхээр ингээд бодолт хитрхи автчихгоо тэр чинь ингээд хязгааргүй үргэлжлээл нэг бол дээш нэг бол доошоо ингээд бодол хөрвөөд явчихдээ шүү дээ тий. Тийм болохоор тэмдэглэж аваад дараа нь яг нөгөө нэг ухамсарт биш ухамсаргүйгээр тарих өөрөө бүх мэдээллийг ингээд боловсруулж идэг. Тэрэнд боловсруулах хугацаа өгчөөд араас нь дараа нь нэг тухтаа сууж агаад journaling хийгээд яг дэвтэр дээрээ бичээд гаргаад тавьчвал зүгээр. Ямар нэгэн өнгөрсөн зүйлийн талаар ингээд бодлоод орж ирээд хамаал бас тэрийгэ бичиж авчаад за окей дараа нь хоёлаа ярилцъя гэчээд хэд хоногийн дараа бас суугаад тэрнийхээ талаар ингээд орж ирж байгаа бүх бодлуудаа нэгт орж цэгцэлж гаргаад бичиж тавьчвал зүгээр. Яг бичгтээ цэгцтэй бичих шаардлагагүй. Зүгээр орж ирсэн бодол болгоноо бичээд тэгээд тэр хооронд дараа нь бичээд дуусгаж угаасаа бодол чинь цэгцлэгдсэн байна. Тэгэхээр яг ингээд бясалгал болон journaling хоёр хамгийн чухал гэж би боддог. Миний хувьд болохоор би 22 3 хүртлээр бараг өдрийн тэмдэглэл бичсэн. Тэгээ тэрийг өдөр болгон бичихгүй л те яг юм чухал үед те. Тэгээд одоо ч гэсэн миний 10 марафтада бичсэн өдрийн тэмдэглэл байдаг байхгүй. Одоо уншихаар бүр амар инээдтэй хөөрхөн санагддаг. Гэтэ бас яг тэр үед мэдэрч исэн мэдрэмжээ би шууд мэдэрдэг. Тэгээ 18 өстөдөө бичдэг тэмдэглэлээ болохоор би ягаад ч монгол хичээр бичсэн. Тэнгуут одоо монгол хичээрээ шууд ингэ нэг бүрэн устцаас уншиж чаддаггүй жоохон удаан уншиж байгаа болохоор яг тэр үеийнхээ мэдрэмжийг бол бүрэн мэдэрч чаддаггүй. 23 4-өөс хойш болохоор ингэсэн тодорхой хэдэн асуултнуудад улирал бүр хариулах байдлаар тэмдэглэл бичдэг. Заримдаа яг ингээд бодлууд аягүй зэгцгүй маш их бодол байх үед болохоор зүгээр тусдаа тэр үедээ өөр цаасан дээр бичдэг. Дэвтэр дээрээ биш. Тэгээ улирал бүр бичдэг тэмдэглэлээсээ өмнө тэр нөгөө нэг янз бүрийн хэцүү үеүүдтэй бичдэг тэмдэглэлээ би яриад байгаа юм. Одоо би хин нэгэнд гомдлоо гэж бодоход би тэр хүндээ захиа биччихдэг. Бүх ингээд бодож байгаа бодлуудаа бүгднийг нэг гаргаж бичээд тэгээ дараа нэг гүнзгий амьсгаа аваад тэгээ ихэнхдээ яг би тэрийг тэр хүндээ өгөхгүй л дээ зүгээр хадгалаад үлдээчдэг. Заримдаа яг хайдаг ихэнхдээ хадгалаад үлдээчдэг. Гомдоогүй эсвэл талархсан мэдрэмж байх юм бол бас ингээд захиа бичээд өгдөг. Гомдсныхоо бол нэх өгөхгүй. Өөртөө жоохон сонирн байгаа үедээ ч гэсэн захиа бичдэг.
Жишээ нь миний 25 настайдаа бичсэн захиа байдаг. Өөрийнхөө 30-тай хувилбарт бичсэн. Тэгээ би одоо л тэрийг уншиг байгаа. Яг 30 хүрэхээр уншина гэж бодоод хамгийн сүүлийнх маань болохоор 28 тайдаа. Одоо энэ жил саяхан бичсэн л дээ хэдэн сарын өмнө 18 тай өөртөө зориулж би захидал бичсэн. Тэгээд чи тэр үед юу хүсэж илаа? Юу чинь биелсэн байна? Одоо би ямархуу байдалтай явж байна? Тэрнээс хойш ямар том үйлдэлүүд болсон? Тэгээ одоо нэг иймэрхүү сэтгэл зүйн байдалтай байна гэд яг өөртөө зориулаад янз бүрийн захианууд бичдэг. Тэгээ тэрийг маш сайн нуудаг. Энэ тэмдэглэл бүр бичдэг. Тэмдэглэл маань болохоор яг нэм тодорхой хэдэн асуултнуудад хариулдаг. Энэ дээр болохоор одоо яг тэр асуултнуудаа бичиж хариулдаг. Тэгээ жилийн эхэнд ямартаач бүх нэг жилийнхаа зорилтуудыг бичээд тэгээ улирал бүр аль нь биелсэн байна гэдгээ хараад өнгөрсөн улирлын хугацаанд болсон зүйлсүүдээ одоо ингээд тэмдэглэж бичээч гэдэг асуултанд хариулна. Дараагийнх нь болохоор өнгөрсөн улирлаа яг 3 үгээр багслаад хэлэх юм бол ямар 3 үг вэ? Өнгөрсөн улирлын эсвэл өнгөрсөн жилийн хамгийн хэцүү байсан зүйл, хамгийн том чаленж юу байсан бэ? Ирэх улиралдаа эсвэл ирэх жилдээ юуг арай өөрөөр хийх вэ гэдгээ бичдэг. Яг одоогийн сэтгэл зүйн байдал, яг одоо юу мэдэрч байна гэдгээ бас бичдэг. Ерөнхийдөө яг энэ асуултнуудад би улирал бүр амжихгүй бол хагас жил бүр холдоо гэхэд хагас жилдээ нэг хийдэг. Тэгээ ингээд яг нэг дэвтэр дээрээ нөгөө л нэг хэдэн асуултнуудад хариулдаг. Энэ нэг мартчихэж. Энийг болохоор би нэг планер дэвтэрнээс хулгайлцсан баггүй юу? Номин гээд нэг career coach охин байдаг. Тэрний планер дээр амьдралын хүрд гэдэг нэг юм бүрэх юм зурсан. Тэрэн дээрээ тус бүр дээр ноноо өгдөг байхгүй юу? Ажил, карьер, санхүү, мөнгө, хувийн өсөлт хөгжил, fun recreation буюу одоо зугаа цэнгэл, хайр, гэр бүл, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд. Яг энэ заримыг нь би өөртөө тааруулаад нэрийг нь өөрчилсөн байгаа. Хүр дээр би өөрийгөө үнэлдэг. Тэгээд жишээ нь энэ одоо хизээнийх байна. 23 оны хүрд дээрээ би жишээ нь карьер дээрээ 7 оноо өгөөд, санхүү дээрээ 5 оноо өгөөд, хувийн өсөлт хөгжил дээрээ 10, fun recreation дээрээ 10 оноо гэсэн байна. Нэг иймэрхүү оноонууд өгч бас багцалдаг. Тэгээ жил болгон эн чинь ингээд өөр оноонууд өгөгдөж байгаа шүү дээ, тий. Жишээ нь харъя. Энд өөр юу бичсэн байна хараад. Энэ оны эхэнд би Instagram-а бас 1.5 сар хагас хаасан баггүй юу. Тэгээ тэндээсээ юу ойлгосон гэдгээ бичсэн байна. Одоо сүүлд хааснаас хойш бас бараг сар хагас болцсон уу? 2 сар болцсон байж магадгүй. Ерөөсөө Instagram-а нэрээ санахгүй байгаа. Сонирхолтой. Тэгээ ямар номнууд уншмаар байгаагаа бичдэм байна. Тэгээ нэг иймэрхүү байдлаар тогтсон өөрөөсөө асуудаг хэдэн асуулттай байвал бас зүгээр юм шиг санагддаг. Зөндөө юм ярьчлаа. Энэ хоорондоо микрофон энэ ерөөсөө шалгаагүй ажиллаж исэн байгаасаа гэж найдаж байна. Тэгээ бичлэгээ дуусгахаас өмнө надаа ингээд хамгийн гоё үгсийг хэлдэг, комент бичдэг хүмүүст маш их баярлалаа. Гэхдээ асуумаар байгаа юм нь яг надад хэлдэг үгнүүдээ өөртөө бас хэлдэг үү гэж асуумаар байна. Плиз хэлж байгаарай. Яг адилхан өөрийгөө гоё урамшуулж байгаарай. Тэгээ хайртай шүү. Баяртай.